хугацаанд бас нэлээд чухал хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа ажил гэж ойлгож байгаа. Монгол улс бол хогон далаж явсан. Хогон дундаа амьдарч байгаа. Хогоо өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Хогоо өөрсдөө тарьж байгаа. Хэд хэдэн асуудал байгаа. Үйлдвэрлэгч болон импортлогчийн асуудал байгаа хогон дээр. Энийг татварын ялгамжтай бодлогоор зэгцэлэх үү? Өөрөөр хэлбэл үйлдвэрлэж ийн гэдэг бол тусдаа асуудалтай. Импортлж оруулж ирээд хаягдж байгаа хогоо хаягдлын асуудал бол тусдаа асуудал гэж ойлгож байгаа. Нэгдүгээр асуулт нь энэ байна. Ер нь бол манайх менежментийн гинжин холбоо байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл та хэд энэ дээр бас ерөөхдөө нөгөө асуудлуудын гаргаж ирэхдээ тавьсан байна л да. Их усэр дээр Английн ялах давхар дээвэрлэх тогтолцоо суул гэдэг ч юм уу. Айлууд дээр англиад байдаг. Хогийн цэг рүү явахдаа нэгтгээд авчиад нэг машин тачаад авчиад тасгачдаг. Ийм хэлбэр байгаа тийм. Энийг бид нар энэ хариуцлагын тогтолцоор оруулахгүй бол яг үүндээ над орон нутгийн чинь төсөв хог руу зарцуулагдаад баг бүтэн төсвөө давж дийлэхгүй хэмжээний байхгүй. Тэгэхээр хураамжаар бүх асуудлыг шийдвэрлэхгүй гэдгийг нэгдүгээр сайн ойлгоосоо. Хоёрдугаар нь нэгүүлэн татахтай холбоотой асуудал зохицуултыг бас оруулсан байна. Энэ бол хэцүү. Жишээлх юм бол архины шийдэл өнөөдөр газар сагуул хэвтчихийдэг тийм. Тэгвэл архины шийдлийг буцаанд татан авалт хийх. Ялангуяа импортын бараа бүтээгдэхүүн дээр буцаанд татан авалтыг бол зайлшгүй хийж явах хэрэгтэй. Энийг аж ахуй нэгж импортоор орж ирэхээс нь ахуулаад бүртгэлжүүлээд тухайн бараа бүтээгдэхүүнээ сав баглаа бодол байдаг юм хаягдах зүйлсийг буцаанд татах үүргэжүүлэлтийг хэрвээ хийхгүй бол өөрөөсөө буцаанд татдаг бол мөнгөний гаргаад өстөө нөгөө орон нутгийн төсөвтөр өгж жагаад иргэдээс худалдан авах системээр зохицуултыг яг энэ менежментийн тогтолцоон дээр нь гинжин байдлаар их сайн зөв тооцож өгөх хэрэгтэй байгаа. Хоёрдугаар том асуудал байгаа. Худалдааны гэрээ. Бид нар энийг ерөөсөө ярихгүй байгаа. Өөрөөр хэлбэл Япон улс гэж жишээлбэл өнөөдөр хичнээн их бүрээс машин байна. Тэр их батарей өнөөдөр Монгол улсын газар нутагт бурслагдах хэмжээнд очиж байгаа байхгүй. Энэ бол аюултай хаягдал. Тэгээ энийг Япон улстай жишээлбэл ярихаар манай худалдааны гэрээтэй гэрээгээр Япончууд танах руу бүрээс нийлүүлдэг. Монголчууд өөрсдөө нийлүүлдэг учраас хариуцлагыг бид нар үрдэггүй гэдэг зүйлийг ярьдаг. Тэгээ энийг бид нар яаж хуульчлах вэ? Энийг бид нар бас ярмаар байна. Ер нь бол хариуцлагын механизм л тодорхой бус байгаатай л холбоотой асуудал. Яг өнөөдөр энэ хувийн хвшлийг яаж дэмжих вэ гэдэг механизм сул байгаа. Хэрвээ эдийн засгчлалыг гэвэл хувийн хвшил энэ дээр ажиллаж байгаа хувийн хвшлийг татвараас хөнгөлөгч төлөөлөх. Эсвэл одоо тухайн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадагшаа тээвэрлж байгаа дээр нь зөвшөөрлийг нь маш хурдан гаргаж өгдөг ч юм. Эсвэл аюултай хог хаягдлыг гадагшаа тээвэрлэх гэж байгаа одоо экспортлох гэж байгаа тохиолдолд тухайн зөвшөөрлүүдийг маш хурдан гаргаж өгч Монгол улсын нутаг дэвсгэр дээр буршлагдахгүй байх хэрэгцээ харилцааг бид нар яаралтай хийж өгөх шаардлагатай байна. За нөгөө нэг нь бол та хэд бас бичсэн л байна хяналт мэдээллийн тогтолцоо сул байна гэдэг. Нэгдсэн хяналт мэдээллийн бүртгэл ерөөсөө алга байна. Тэгээ энэ дээр яг акцтай дэвшил гарч чадах уу гэдэг асуулт аваад дахиад тодруулах баярлалаа. За 4 нөмөр хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Чухал асуудлууд хөндлөө. Үйлдвэрлэгч импортлогчийн хариуцлагын тогтолцооны хүрээнд бид нар бол хууль эрх зүйн орчин боловсруулахдаа ялгууртай тогтоож байгаа. Үйлдвэрлэгч нар маань ер нь бол Монгол улсын хэмжээнд хариуцлагатай байдаг. Нийт хог хаягдлын маань бараг 70% дандаа импортлж орж ирсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр бид нар импортлж орж ирж байгаа бүтээгдэхүүний хаягдал дээр тусгайлсан одоо хог хаягдлын татвар юм уу одоо хог хаягдлаа буцаан эргүүлж авчрахгүй бол нэмэлт төлбөр төлдөг. Энэ одоо тогтолцоог одоо үйлдвэрлэгч импортлогчийн эрх зүйн хүрээнд бол бий болгоно гэж үзэж байгаа. За бас гишүүнтэй санал нэг байгаа зөвхөн одоо хог хаягдлын хураамжаар бол манай энэ хог хаягдлын менежментийн зардлыг бол нөхөх боломжгүй. Ийм учраас бид нар үйлдвэрлэгч импортлогч хариуцлагынхаа хүрээнд хэрвээ цав баглаа бодлоо буцаанд татахгүй бол тодорхой төлбөр төлдөг энэ системээр орж иж бид нар давхар хог хаягдлаа цуглуулдаг, тээвэрлэдэг, дахин боловсруулах үйлдвэрийг дэмждэг энэ тогтолцоог бий болгоно. Ялангуяа сая бас эрх зүйн орчингоос гадна манай дахин боловсруулах үйлдвэр дээр нэг тулгамж байгаа асуудал нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт их бага байдаг учраас санхүүгийн хувьд нэлээд төвөгтэй байдаг. Ялангуяа одоо давхар хог хаягдлыг боловсруулад нэмүү өртөг орж байгаа бүтээгдэхүүн цэвэр одоо түүхийн эдээс хийсэн бүтээгдэхүүнээс ялимгүй үнэтэй байдаг. Инхээр бол төрийн худалдан авалт, бусад худалдан авалтад манай давхраар хийсэн бүтээгдэхүүнүүдийг бол авах боломжгүй, үнийн хувьд үнэтэй байна гэдэг. Ийм учраас бид нар бас зохих хэмжээнд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, ялангуяа төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдаж авах талаар бас эрх зүйн зохицуултыг оруулна гэж ингэж бодож байгаа. За худалдааны гэрээний хувьд бол пүрүс машин бусад батарейны асуудлаар бид нар бас судалж байгаа. Ялангуяа одоо хэрвээ
манад орж ирж байгаа машинуудын болов ихэнх нь болов Японд бол байгаль орчны буюу тэр батарейг дахин боловсруулах тэр төлбөрүүдэд төлцсөн юм оруулж ирж байгаа. Тэгэхээр энийг бид нар энэ Японд улстай байгуулж байгаа худалдааны гэрээний хүрээнд тэр цугласан мөнгийг буцааж одоо Монгол улсад оруулж ирж энэ автомашины хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр бол ажиллах шаардлагатай. Энэ дээр бас холбогдох яамнууд анхаарах ёстой гэж ингэж бодож байна. За мэдээллийн хувьд бол гишүүнтэй санал нэг байгаа. Манад одоо энэ яг хог хаягдлын тоо бүртгэл бол хангалтгүй. Зөвхөн Улаанбаатар хотын төвлөрсөн 4 хогийн цэг, за Хөвсгөл болон одоо 2-3 аймагуд дээр бид нар төслийн хүрээнд бол хог хаягдлыг хэмждэг автопуу тавьсан. Бусад бүх сумд болон аймагуд дээр ямар нэгэн байдлаар хог хаягдлыг хэмжихгүй байгаа учраас биднэрт яг одоо энэ гарч байгаа 2.7 сая тонн хог хаягдл гэдэг маань одоо яг нэгдсэн доктортой үнэн зөв мэдээлэл болж чадахгүй байгаа. Ийм учраас их хурлын тогтоолд бол бид нар ямар ч хэлсэн эхлээд аймаг нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдийн бүртгэлийн системийг сайжруулах, автопуутай болгох асуудлыг бол тусгаж оруулж байгаа. Ингэснээрээ бид нар мэдээллийн тогтолцоог сайжруулна. Ялангуяа аюултай хог хаягдлын тооллогыг бид нар 2014 оноос хойш хийгээгүй байгаа. Улсын хэмжээнд аюултай хог хаягдлын тооллого хийж хичнээн хэмжээний ямар хаягдал, ямар нөхцөлд хадгалагдаад байгаа юм бэ гэдэг энэ тоо баримтыг бас бид нар гаргах нь чухал байгаа. Энийг бас тогтоолын төсөлд оруулсан байгаа. За Баталжин Батэрдэн гишүүн тодруулъя. Харин тий. Тэгэхээр та хэд маань нөгөө ерөнхий яриад байгаа байхгүй юу? Одоо нэгэнт нэмэлт өөрчлөлт хийж байгаа бол яг тоочнол баймаар байгаа. Шууд ингэж шийднэ гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Санхүүжилтийн асуудалтай холбоотой жишээлбэл орон нутгийн төсөв хүрэлцдэггүй гэвчсэн. Энэ дээр ямар шийдэл байгаа вэ? Эрх зүйн орчин дээр ямар өөрчлөлт хийж байгаа вэ? Хувийн эмчлэг дэмжих механизм сул байна гэж. Энэ дээр ямар шийдэл байгаа вэ? Жишээлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн татвар ногдох орлогын 1% хөнгөлдөг гэдэг шиг бодит юм баймаар байгаа байхгүй. Монгол улс чинь хогон далаад дотор амьдарч байна. Энийгээ яаж шийдэх вэ? Торгуул шийтгэл үр нөлөө багтаа байна гэж байна. Энийгээ яаж шийдэх вэ? Энэ дээр яг тим гэдээ хариулчмаар байгаа. Нэг. Хоёрдугаар Япон улстай байгуулсан худалдааны гэрээн дээр Япон улс тухайн автомашин үйлдвэрлэгдээд хэрэглээнд гарснасаа ахуулаад устгалын зардал жил болгон сууж явдаг. Энэ мөнгийг ямар ч яам тамгын газар авах боломжгүй. Тэгээ энэ нэгдсэн үндэсний байгууллага худалдааны гэрээр зохицуулдаг харилцаа. За ажлын хэсгийн ахлах Шимэг соёл гишүүн хариулъя. За Батэрдэн гишүүнийг нэлийн санал өгсөн гэж ойлгосон. Хоёрдугаарт нь энэ тогтоол дотор Батэрдэн гишүүний асууж байгаа энэ тодорхой саналууд боловсруулах үүргийг засгийн газарт өгч байгаа. Энэ өөрөө маш олон жил ужигэрсэн, маш олон ийм судалгаа хэрэгтэй, шаардлагатай байгаа учраас чиглэл өгч байгаа. За тэгтээ яаман дээр бол нийслэлээр 2017 онд одоо батлагдсан хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах юм санал явж байна. Энийг одоо шууд авч хэрэгжүүлэх боломжгүй учраас бид нэр тогтоол гаргаад дахиж ажиллаад хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналаа оруулж ирэх ийм саналтай учраас тогтоод багтлуулах гэж байгаа шүү. За Баталжин Батэрдэн гишүүн тодруулъя. Харин тий. Тэгэхээр яг боловсруул тэгэл гээд байгаа байхгүй. Одоо би сайдар ажиллаж байсан мэдэн штэ. Тэгээд нэг ерөнхий юм орж ирнэ яам дээр. Би тэрийг тань тусгаачлаад маш олон цаг ярьж өгч чадна. Өнөөдөр голын эрэг дагсан хогийн цэгүүдийг яах вэ? Өсгөл аймгийн Эрдэнэ булган сумын эгийн голын эрэг дээр хогийн цэг байсан. Тэр хогийн цэгийг бид нар нүүлгэж ирсэн. Ахаад бусад олон газрууд дээр ийм хогийн цэгүүд байгаа. Энэ дээр жишээлбэл улсын хурлын тогтоол дээр тэр ерөөс ороогүй. Тухайлбал мөнх соёл гишүүнийг би эсэргүүцээгүй шүү. Би бас танд хариулж болно. Хэрвээ надад цаг байгаа бол сайдар ажиллаж хахад юу хийсэн тухай би танд бүтэн тайлан гаргаад өгч чадна. Харин тий. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ нэгэн тогтоолын төсөл байгаа учраас тэр гол дагсан хогийн цэгүүдийг бид нар яах вэ? Нэгд ажлынсаа гараад ажилласан бол энэ дээр тодорхой чиглэл өгөх ёстой шүү дээ. Ерөнхий биш. Тэ? Тэрийг л яриад байгаа. За ажлын хэсгийн хариулга. Нэг нөмөр хариулъя. За 2023-аас 2024 онд
21 аймгийн хэмжээнд голын онцгой болон энгийн хамгаалтын бүсүүд төр байгаа хур хогийн цэгийн нэгдсэн талбай хэмжээг тодорхойлсон. Ингээд үндсэндээ 12 аймгийн 10 одоо усны сав газарт үндсэндээ нийтдээ нэг 12 сав газрыг хамарсан 100 мянган га талбай орчим газарт бол хур хог байна гэдэг ийм мэдээлэл зураглыг газрын харилцааг Яодын зураг зүүн газартай нэгтгэн гаргаад ингээд үндсэндээ 2024 онд энэ хур хог хаягдлыг 1.2 тэрбум төгрөгөөр гаргаж тухайн одоо хог хаягдлыг цэвэрлэж гол ус хөрс одоо бохирдох ус эрсдлээс бууруулсан юм дүн мэдээ байгаа. Ингэхдээ одоо тухайн цэвэрлэгээний дараах үр дүн харахад бол 475 мянган тонн хог хаягдлыг бол цэвэрлэж. За Бүрийн Батчин гишүүн асуулт